ирдэг. За маргаашнаас эхлээд Альбиос одоо 109-ээс эхэлж байгаа цагаас шигээ аялаад ирэх хүмүүсийн тоо маш ихээр одоо нэмэгдэн. За үүсэндээ жуулчид маань жил болгон аюул олноороо ирдэг учраас энэ газар маань маш хурдан өсөөд за дээрээс маш хурдан хөгжөөд явж байгаа учраас Кемер хот гэж одоо нэрлэдэг байгаа гэсэн. За тэгээд Анталия хотод маань нийтдээ 2.7 сая хүмүүс одоо амьдардаг. За яг одоо энэ Кемер гэдэг яг сүм одоо энэ одоо хотыг нь ерөнхийдөө ярих юм бол нэг ойролцоогоор 500,000 гаруй одоо хүмүүс маань амьдарч байгаа. За нутгийн хүмүүс ч гэсэн ерөнхийдөө ингээд шигээр явж байхдаа та бүхэн замынхаа иргэд орныг харах юм бол байшин барилгууд харагддаг. Тухайн газарт амьдарч байгаа. Гэхдээ зууныхаа үйлээр тухайн газрыг орхиод явдаг. За яагаад орхиж явдаг бэ гэхээр энэ шигээ аялж ирж байгаа хүмүүс төр өөрсдийнхөө байраа түрээстэй одоо өгчдөг гэсэн. За Кемер гэдэг үгийн утга нь юу вэ гэхээр бүс гэсэн утгатай. За энэ газрыг бүс гэж нэрлсэн өөрийн гэсэн одоо шалтгаан одоо байдаг. За юу вэ гэхээр одоо бүгдээрээ зүүн урагшаа ингээ харах юм бол нэг цастай уул харагдаж байна. Дээгүр жаах одоо үүлтэй. За тэр харагдаж байгаа уулыг маань Олимпос уул гэж одоо нэрлэдэг. За Олимпос гэдэг нэртэй уул маань за одоогийн байдлаар яг дэлхийд дээр нэг 16 гаруй Олимпос гэдэг уул байдаг. Энэхүү уул маань Грекийн домог зүйдээр гардаг одоо тухайн бурхтуудын амьдарч байсан уул гэж үздэг. Одоо шивэл бурхтуудын бурхан бол Зевс бурхан. За түүний Хера, Посейдон бурхан ч юм уу те бурхтуудын амьдарч байсан уул маань одоо Олимпос уул буюу Таилын энэ зүүн талд харагдаж байгаа энэ уул байгаа. За тэгээд дээгүр нэг жоохон цастай байна. Энэ маань одоо бүхий цастай бол одоо биш. Ер нь бол одоо харах юм бол баг хайлаад ингээд дуусч байгаа. За тухайн уул руу гараад явж явах замдаа Хятадын цагаан ирмийг дөөрөөд хийчихсэн. Одоо нэг өснө дээр үед энэ газрын одоо мэдээж энэ газрыг хамгаалахын тулд одоо баярсан эртний цайз хэрэм байдаг. За тэгээд нэг өснө тухайн одоо нэг хамгаалтын нэлээд том цайз байдаг учраас энэ газрыг бүс буюу Кемер гэж одоо нэрлэсэн. За хоёр дахь шалтгаан нь юу вэ гэхээр одоо бидний явж байгаа зүгээс эсрэг зүг рүү ойролцоогоор 30 гаруй км одоо явах юм бол тухайн газрын уулынх нь хэлбэр нөрөө тэр газрыг бүрхэж хамгаалж байгаа мэт хэлбэртэй байдаг. Тийм учраас бас адилхан одоо бүс буюу Кемер гэж одоо нэрлэсэн гэсэн. За одоо ингээд цагаагаар маань айгуу дулаахан байна. Өчигдөр хэлсэнчлэн ер нь бол бороо тэгж явах мөртлөө бороо орохгүй ч гэж магадгүй. Гэхдээ өнөөдөр юу гэдэг те хотын дэгээр явж байхдаа магадгүй бас ширүүн бороо орчиж магадгүй. Тийм болохоор ер нь бол цагаагарын одоо хөврөлтөндөө та бүхэн бас бэлэн байх нь ер нь бол зүйтэй шүү. За тэгээд Анталия хотын маань одоо хоёр талд хуваасан байдаг. Баруун болон зүүн гэж. За одоо бидний явж байгаа энэ хүү хэсэг маань Анталиагийн баруун хэсэгт бол ордог байгаа. За ер нь бол Анталиагийн баруун хэсэгт ихэвчлэн одоо ямар хүмүүс ирж амьдардаг одоо ажилдаг. За дээрэс нь амардаг вэ гэхээр тав хүн ерөнхийдөө буудалд байрлаж байгаа хүмүүсийг өнөөдөр орой ирснийхаа бас ингээд дараа ингээд анзаараад үзэх юм бол ихэвчлэн Оросод явж байгаа. За нэг ус Анталиагийн баруун хэсэгт Аз хүмүүс тэр дундаа Оросод маш ихээр одоо аялж ирдэг. Бид нар яг Анталиад хамгийн түр ер нь бол түр улсад хамгийн их аялж ирдэг хүмүүс Оросод байдаг. Тийм учраас Анталия хотод явж байхдаа Орос хэлтэй хүмүүс бараг турк хэлтэй юм шиг одоо явах бүрэн боломжтой байна. Одоо шивэл төр буудалд ажиллаж байгаа зөөгч байна үү те буудалд ажиллаж байгаа тэр ресепшн хүмүүс нарыг ажил дээр очиод Оросоор ирэх юм бол бараг бүгдээрээ чөлөөтэй айгуу сайн Оросоор одоо ярьдаг гэсэн. За харин одоо Анталиагийн зүүн хэсэгт болохоор Европынхан айгуу хэрэг аялаад очдог. За тэр үедээ манайхнаас асуудаг нэг асуулт юу вэ гэхээр за тэгвэл одоо ингээд Европчууд зүүн хэсэгт очиж байгаа маань Анталиагийн зүүн хэсэг илүү тансгийн байна гэж бодоод андуураад байдаг. За гэхдээ яг миний хувьд одоо хөдөлгөөний хувьд авч үзэх юм бол Анталиагийн баруун хэсэг буюу одоо бид нар явж байгаа энэ хөө Кемер гэдэг газар маань ер нь бол Анталиагийн хамгийн тансаг газар байдаг. Юугаараа бэ гэхээр байглаар одоо шивэл тав хүн мэдээж яг өнөөдөр одоо далайн дээр очиж чадаагүй байх. Гэхдээ өнөөдөр ирснийхаа дараа ч юм уу те маргааш бүгд өдөр одоо бас адилхан буудалтай байна. За тэр үедээ тав хүн 70-40 өөрөөсөө 100 метрэл гараад ерөнхийдөө далайн дээр очих боломжтой. Нэгээс нь одоо урагшаага харлаа газар дууны тэнгис маань харагдаад хойшоо харлаа одоо ингээд өндөр уулс одоо харагдана. Нэгээс нь одоо байгалийнхаа хувьд авч үзэх юм бол энэ хүү Кемер гэдэг газар маань яг чарахгүй Анталиагийн хамгийн тансаг одоо газар байдаг. Одоо шивэл зүүн хэсэгт очих юм бол мэдээж газар дууны тэнгис маань ингээд далаа одоо байна. Гэхдээ одоо та хэдийн зүүн талд харагдж байгаа иймэрхүү өдөр уул хайрхнууд одоо байхгүй гэсэн. За тэгээд одоо явж байхдаа иймэрхүү өдөр уул хайрхнууд маань зөндөө харагдана. За эдрийн одоо нэр маань тэр чигтээ Торосын уул хайрхан гэж одоо нэрлэдэг байгаа. За Анталия хотыг маань ер нь бол хүмүүс ерөнхийдөө халуун хот за дээрээс нь аял жуулчлал гэдэг салбар маань хамгийн сайн хөгжсөн одоо хот гэж хүмүүс одоо боддог. За тэр бол гэхдээ үнэн байна. Гэхдээ тэрнээсээ гадаад зөндөө олон салбарууд одоо хөгжсөн байсан. За тэрний одоо хамгийн нэгдүгээрт юу гэхээр ер нь бол таавхан Анталия хотод ирсэн бол жимсний эх оронд ирсэн гэж ерөнхийдөө ойлгож байна. Анталия хот маань ер нь бол зуны үйлрэлтэй нэмэх 50 градус хүртэл одоо халах
боломжтой байдаг. За өвлийн үйлрэлд одоо хамгийн хүүтэрлэг гэхэд нэмэх 2 градус одоо хүрдэг. За ер нь бол одоо дундаж одоо дулаан маань нэмэх 10-аас нэмэх 15 градусыг одоо заадаг. Гэхдээ яг одоо юу гэдэг те 12 сар ч юм уу за эсвэл одоо 1 сар одоо энэ газар мэдээж өөрөө чихтэй учраас баг зэрэг одоо жиндүү байдаг. Тийм болохоор одоо энэ газарт амьдарч байгаа одоо тухайн турк хүмүүс маань өвлийн үйлрэлд манайх шиг одоо айгу гоё дулаан хувцалдаг. Гэхдээ та хэд маань дараа ингээд 12 сар ч юм уу 1 сар 2 сард ирэх юм бол баг одоо манайхны нэг намрын цагаар шиг л одоо нэг уур амьсгалыг мэдэх одоо боломжтой гэсэн үг. За тэгээд одоо сая хэллээ Анталиг маань одоо жимсний эх орн гэж нэрлэдэг гэж. За мэдээж одоогийн байдлаар бүх жимс одоо гарахгүй байгаа ч гэсэн за байнгын байдаг, байнгын ургадаг 4 төрлийн жимс байдаг. Нэгдүгüүрт апельсин буюу жүрж, хоёрдугаарт мандарин, гуравдугаарт банан, дөрөвдүгээрт лир байгаа. За та хэд маань одоо буудлынхаа орой хоолнд орохдоо ер нь бол тэнд байгаа жимсийг харах юм бол саяны миний нэрлсэн 4 жимс маань заавал ингэж байдаг. За тэгээд энэ 4 жимсээс бүр хамгийн ихээр ургадаг жимс маань апельсин буюу жүрж байдаг. Өнөөдөр би тэгээд ингээд хотын төвөөр явж байхдаа ч юм уу одоо ч гэсэн явж байхдаа замынхаа дунд замынхаа хоёр тал апельсины мод маань одоо зөндөө байдаг. За тийм учраас Анталигийн символ маань өөрөө апельсин жимс одоо болсон байдаг. За гэхдээ өнөөдөр хотын төвөөр явж байхдаа төв годомж дээр одоо юу гэдэг те нэг апельсин ургаал байж байгаа юм бол та хэд маань авч идэж одоо болохгүй. Ягаад тэгэхээр хотын символ учраас тэр хотын төвдөө байгаа хэсгийг химээр ургаад ингээд тариад ургуулчихсан байгаа. За тийм учраас одоо идэж болохгүй гэсэн. Гэхдээ яг хөө заримдаа манай Монгол ахтрууд айгүй хээгүй байдаг. Ганцхан идчихгээд идчихдэг. Тэгээд дараа нь одоо гүйлгдэг тохиолдол гардаг. Ер нь бол та хэд маань үнэхээр идэхийг хүсэж байвал буудалтай ирснийхаа дараа эфирэ буудалтай айгүй гоё ингээд байгаласаа ургаж байгаа апельсин маань одоо байгаа шүү. За түүнээс гадна бас нэг одоо сонирхолтой зүйлсийг хэлж өгье. Одоо ингээд сая тав хүн хэлж хотын төвдөө байдаг ургаж байгаа апельсин идэж болохгүй. За тэр маань мэдээж одоо урган зөндөө олноор ургаж байгаа. Ургасаад одоо буусныхаа дараа тэрийг хурааж аваад бүгдийн хог дээр хайхуугаар үгүй байдаг. За түүний хальсыг нь чанаж агаад барин гаргаж авдаг. Турк хүмүүс барин гэдэг зүйлс төр үнэхээр хайртай дуртай байдаг. За саяны одоо идэж болохгүй гэсэн апельсины хальсыг чанаж одоо гаргасан одоо барин маань Анталигийн хамгийн амттай барин гэж одоо үздэг. Тийм учраас маргааш өглөө цайнд орохдоо та хэд маань ер нь заавал байдаг. За түүнийг заавал амсаад үзэх хэрэгтэй байгаа. За тэгээд ер нь бол би Турк улсын аяллыг эрүүл мэндийн аялал гэж хэлэхэд одоо дуртай байдаг. За ягаад тэгэхээр өнөөдрөөс эхлээд та хэд идэж байгаа зүйлсүүд, хөдөлж байгаа зүйлсүүд, орох байгаа зүйлсүүд, харах байгаа зүйлсүүд маань бараг ихэнх нь ер нь бол энэ аяллаа хугацаанд үзэж байгаа зүйлсийн 80-аас дээш хувь нь та хэдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр одоо нөлөөлдөг байгаа. За түүний одоо хамгийн нэгдүгээр жишээ нь юу гэхээр одоо та бүхэн бүгдээрээ өглөөний цайнд бол орсон байх. За мэдээж одоо маш олон зүйлс байна. Одоо юу идэх үгээр хараал явж байхдаа хоёр зүйл маш ихээр одоо төрөл харагддаг. Нэгдүгээрт оливны төрөл байгаа. Хоёрдугаарт